Номын ертөнцөөр. За номын ертөнцөөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт шинжлэх ухааны технологийн их сургуулийн геолог уул уурхайн сургуулийн доктор профессор Сэрэнингийн жаргалан багш оролцож байгаа. Номын одоо цаглагшгүй гэгээ үр шим эрдмийн тэр урт замд хөтлөх ач холбогдлыг бол одоо дурдаад баршгүй юм. Анхны номоо дурсаж хүмүүс ярих их дуртай байдаг л да бүтээлээ. Та бол энэ яг энэ геолог уул уурхайн чиглэлээрээ илүү их бүтээл төрөгдөг юм. Анхны ном бичих сэдлийг ер нь хаанаас авчив? Тэр номынхаа бүтээлийнхээ талаар хэлээд илэрнгөө яа. За миний хувьд бол болохоор Ашматамлын ордын хайгуулч ийм мэрэгчлээ. Яг сургуулаа төгсөөд яг үйлдвэрлэл дээр бол нэлээд хэдэн жил ажиллаад одоо заамрын алтны ордуудын ирж хайх төслүүдээр ихний жилүүдэд одоо ажиллаж байсан. Дараа нь болохоор геолог эрдэс баялагын хүрээлэнд эзэмшилгээний ажилтан хийжсэн. Тэгээд Япон улсын Тохиогийн их сургуульд бол докторийн сургалтанд хамрагдаад тэнд бол магистр докторийнхаа зэргийг бол авсан байгаа. Хүүхд тахаас ер нь ном унших аяг дуртай байсан. Тэр нь бол тухайн үеийн одоо нэг том зохиолчтой номнуудыг бол тэгэл тэр хүүхдүүд ер нь ном уншихаас өөр юм байгаагүй те. Тэгээд хаяа нэг радио сонсдог. Тийм л байсан. Тэгээд хүүхд тахтаа ч яг ном их унших дуртай байсан. Оюутан болоод яг нөгөө мэрэгжлийн номнууд бол орос хэл дээр байдаг байсан. Тэгээд нөгөө орсоос орчуулж унших гол утгыг авах гэж аягүй хичээж 10 жил байхдаа тэр нөгөө нэг Шерлок Холмсын Баскервилей удмыг хэлмэдүүлсэн нохоог уншижсэн байхгүй. Тэгээ оюутан болсон чинь оюутан болоод Улаанбаатарт ирээд номын дэлгүүрүүдээр явжсэн. Тэрний орс хувилбар нь байжсэн байхгүй. Орсороо тэгээд нөгөө Монголын хүүхд тахтаа уншсан байсан болохоор оюутны 3 дугаар курс тахтаа ч лөө сонирхоод авч уншаа. Тэгээд бас ойлгоход аягүй хэцүү байсан л да. Дараа нь Японд Тохиогийн их сургуульд сурж байхдаа ингээд лабораторийн багч тэр хэмжилт хийдэг байхгүй. Тэгээд ингээд 10 20 минутаар хүлээгээд тэгж жагаад хэмжилт хийдэг. Тэр хооронд ингээд ном уншдаг ч юм уу эсвэл ингээд янз бүрийн хийдэг байхгүй юу? Эсвэл эрдэмшлэгийн өгүүлэл уншдаг ч юм уу. Тэгээ санаандгүй харин тэнд нэг Тохиогийн сургуулийн олон улсын оюутны төв гэж байдаг. Тэнд явж исэн чинь нөгөө ном маань англи хэл дээр хийжсэн. Айгүй сонирхолтой. Тэгээ би тэр номыг бол тэгж бас монгол хэл дээр, орос хэл дээр, англи хэл дээр уншижсэн тийм төвхтэй. Тэгээд бас нэг юу нь болохоор сүүлийн үед болохоор Сидней Шелдон гэдэг тэр хүний тэр Америкийн тэр бестселлертэй. Тэрний 10 хэдэн ботыг би тэр докторийн оюутан байхдаа уншижсэн. Тэр докторийн судалгааныхаа их ажиллаж байгааг яаж уншд ингээ зарим тэгдэг. Гэтэ нөгөө түрүү хэлснэ багчин дээр шинжилгээнийхээ үр дүн хүлээж авах хоорондоо ингээ уншдаг байсан байхгүй. Ер нь бол номноос салахгүй өнөг хүрсэн янз бүрийн номныг унших их дуртай. Тийм тэгээ сүүлийн үед бол бас англи хэл дээр тийм роман те бестселлерүүдийг унших их дуртай болсон. Хүүхд тахтаа бол яг монгол хэл дээр орчуулгыг уншдаг гэсэн. Тэгээд яг ингээд нөгөө Японд докторт очиход манай монголчин эрдэмшлэгээ судалгаа хийх янз бүрийн нарийн тоног төхөөрөмж байхгүй сонсож байгаагүй үзэж байгаагүй багчин дээр судалгаа хийх болсонтой холбоотойгоор бол нөгөө уран зохиолын ном уншдаг байсан маань эрдэм шинжилгээ судалгааны ном техникийн ном уншдаг тэм чиглэл рүү орсон. Тэрнээсээ үүдээд би тэнд байхдаа нөгөө нэг яг 1997 онд магистрт тэнд очсон. Тэгээ очсон чинь тентхийн тэр лабораторийн бүх танилцуулга нөгөө гараа авлах гайдлааны тэр бүгдээр Япон хэл дээр. Тэгээ тэр чинь орчуулгын бол Японоос англи руу орчуулаа, англиас монгол руу орчуулж тэгээд ингээд нэг үрчил нөгөө тэмдэглэл хийж тэгж явдаг байсан. Тэгээд ирээд яг төгсч ирээд Монголд ирээд ингээд яасан чинь би ч одоо 85 онд Политехникийн дээд сургуулийн шинжлэх ухааны технологийн их сургуулийг төгссөн байгаа. Тэгээд тэрнээс хойш сургуультайгаа бас нэг холбоогүй тэгээд үйлдвэрлэлээр ингээд ажил хийж явж байгаад 2003 онд төгсч ирээд энд багшлахад болохоор бидний тэр үед үзчихсэн сургагчдууд нэлээд хуучирцсан. Тэгээд олтгоо болцсон хамгийн гол нь цөөхөн тоогоор үйлдвэрлэл тэгээд дууссан. Тэгээд олцсон ч бүр ингээд айгүй хуучирцсан цаас нь муу олцсон ийм олддог. Тэгээд нөгөө орс номыг болохоор одоогийн энэ залуу оюутнууд бас нэг орс сурагчийг уншихгүй орс хэлийг нэг заахаа болцсон те 10 жилд. Тэгээд англи ном тэр болгоно. Яг тэр 2003 оны үед бол орж ирэх байсан. Тэгээд би бол Японд байхдаа нөгөө нэг Тохиогод байхдаа одоо бодвол копирайтинг юунд орчих үедээ номын сангаас нь аюух ном сканердж авдаг гэсэн байхгүй. Тэгээд тэр сканердж авсан номнуудаа авчраад тэгэл энэ тандаас нь нийлүүлээд эхлээд бол яг лекцийн конспект бэлдээл шинжэнгөө суугаад англиас нэг орсоос нэг монголоос нэг ингэж уншиж конспект бэлддэг гэсэн. Сүүлдээ тэрийгээ нийлүүлээд ер нь бол энэ залуучууд нэг унших энэ тэнд явж байгаад нэг таарлах харах юмтай байг гэж бодож гараа авлах хэвлээ ч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү санаанууд бол орж иржсэн л та. Гэтэ яг миний хамгийн анхны гараа авлах гэх юм уу тэр ном байна бол та бүхэн барж мэдэх бах та нөгөө Монгол улсын ажил төрийн гавьяат ажилтан геологч Гарамжуу гэж хүн байж байгаадад нас авсан л та. Тэр хүн бол оюутлогын ордыг нээсэн. Тэгээ Монгол орны газрын ор элементийн судалгааг бас нэлээд хийдэг. Тэгээ өөрөө их сонь сонд юм хууль эрхлэлт гэдэг ийм динамик янз бүрийн идея санаа их
боддог. Тэрийгээ тэгээд арч нутамжийн ордын эрэл хайгуул гарал үүслийн чиглэл рүү ингэж их авч очих дуртай. Тэгээд санаандгүй энэ өндөр технологийн түүхий гэдэг газрын хавар элементийг дэлхийд дахинд хайж хэрэгцээтэй болоод их юм хайж ах энэ үед Японы эрдэмтдтэй санаандгүй би ч өөр Японд төгс учраас нэлээд холбоотой байдаг гэсэн. Тэдрээс бол надад хүсэлт ирээд би Японы геологийн алба дээр 2 жил Монгол орны газрын хавар элементийн судалгаа хийх тийм завшаан гарсан. Тэр үеэс Гарамж ахтай би бол дандаа гаяах л гэж авгаалдаг л да. Тэгээ гаяахтай нэлээд холбогдоод тэгээ бид хоёрын анхны ном бичих гэсэн санаа маань гарч ирээд 1994 онд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын шинжилгээ академийн цуврал бүтээл Монголын арч нутамжийн орд геологийн тухай юм цуврал бүтээлүүд гардаг байсан. Тэрэн дотроо тэр өмнөд Монголын карбонатитийн массивууд гэдэг. Тэгээ карбонатит гэдэг нь юу вэ гэхээр ерөөсөө газрын хавар элементийг барж гарч ирж байгаа тэр магмын бүтээгдэхүүн баггүй. Тэрний талшилт үйл ажиллагаатай холбоотой газрын хавар элементийн ордууд үүсдэг. Тэгээ яг тэрэн дээр үүсээ одоо ордууд гэх юм бол одоо Мушгаа хотгийн орд, Хотгорын орд гэдэг хэд хэдэн ордууд нэлээд олон тэнд сонирхолтой илэрлүүд байдаг л да. Тэгээ тэр ордыг анх бид хоёр орчуулж 2013 онд хэвлүүлсэн. Тийм. Тэгээ тэрнээс одоо гарамж байх юм маань тэр юунаас ер нь сэтэл ороод тэрний дараа бид хоёр болохоор газрын хавар элементийн эрдсүүд гэдэг ийм номыг Монголын одоо геологчид зориулаад одоо эрэл хайгуулын ажилдаа бас гарын авлага болгох гэсэн зорилгоор бол залуу геологч Од Баяртай гуруулаа нийлж тэр номыг бол хэвлэж гаргасан байдаг. За түүний дараа бол сурах хүчиг хий гэж. Сурах хүчиг хийхэд би бол санаагаа 2013 оноос яг тэр 13 онд газрын хавар элементийн анхны орчуулгын номоо гарамж байхдаа нийлж гарангуутаа ер нь оюутнуудад зориулсан сурах хүчиг хий гэсэн санаагаа гаргаад 13 оноос хойш ихсэн хэдий боловч ингээл сурах хүчиг чинь бас унших хүн маань хэн блэ? Ямар төвчний хүн унших вүлээ? Би тэр хүнд юуг мэдүүлэх ёстой вэ? Би хичээл дээр юу заадаг вүлээ гэл те. Тэгэл аль болохоор барууны сүүл үеийн мэдээлэл оруулах. Дээрээс нь уламжлалт Орсын холбоо ер нь бол Зөвлөлт холбоот улсын эрдэмтдийн тэр школоор бид нар сурсан байгаа. Тэгэхээр уламжлалт Монголд орж ирсэн тэр суур нэг тэр шинжлэх ухааных нь юуг нь яаж оруулах вэ гэдэг тал дээр их ажилласан л та. Тэр маань бараг 3 жил болж гарсан. Эхний ном маань. Тэгээд маш их өнгөт зурагтай. Яг улсуудууд бол нэг их таашаадаг л да. Ялангуяа залуу геологчид оюутнууд бол тэгээд тэр бол өөрийнхөө шав тэр докторантээс одоо докторийн зэрэг хамгаалсан миний шав алах багш шинж чарлагч. Дээр нь болохоор доктор Алтан хуйг бид гурав бол нийлж гаргасан. За тэгээд түүнээс хойш бол ерөнхийдөө тэр хоорондоор би ч нөгөө бас эрдэм шинжилгээний судалгаа хийх төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх тэгээд төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой төслийн тайлангууд их бичдэг. Тийм тэгээд яг 2017 онд бол Монгол орны газрын хавар элементийн хүчирчлэлт мэтлэгээн гэсэн тайлан бичсэн. 2018 онд бол Өмнөд Монголын Зэсийн порфирийн ордын мэтлэгээн гэсэн тайлан бичсэн. 2019 20 онуудад болохоор Цэрэг төрчмөчний технологийн түүхий гэсэн одоо тийм төслийн тайлан бичсэн. Дараа нь Монгол орны мэтлэгээний нэгийг харьцсан сайтын масштабтай геологийн мэтлэгээний зураг зохиох энэ төслийн тайлан бичсэн. Энэ төслийн тайлан бол 1500 хуудастай 6-7 ном бат юм айгу том тайлан болсон гэх жишээтэйгээр бол иймэрхүү байдлаар номын хажуугаар тайлангууд, үйлдвэрлэлийн тайлангууд, эдгээр судалгааны тайлангуудыг нэлээд бичиж явж байлаа. Тэгээд яг хоо ер нь бол газрын хавар элемент гэдэг юм маш их чухал болсон, маш их хэрэгцээтэй болсон. Дэлхийд хаасаагүй хайж байгаа. Тэгээд дэлхийн үйлдвэрлэлийн 70-80% хятад улс гаргадаг. Тэгэнгүүт хятад улс ч сүүлийн үед нөгөө өөрсдөө технологи их хөгжүүлээд ирэнгүүтээ газрын хавар элементийн экспортыг багасгаад өөрсдөө дотооддоо хэрэглээд болоод ирэнгүүт одоо тэрийг их хэрэгжилж исэн Япон, одоо Герман зэрэг өндөр технологитой Солонгос зэрэг энэ орнууд болохоор газрын хавар элементийг улам л их хайж байна л та. Тэгээд түүнтэй холбоотойгоор ер нь бол газрын хавар элементийн дэлхийн орчинд ямар байгаа, манад ямар байгаа, манай орд илэр энэ хүчирчлэлтүүд ер нь ямар зүйл тогтолтой хаагур эрдсэн ямар байдгийг, геохимийн ямар байдгийг ч гэдэг юм. Тийм зүйлийг ер нь нэг танилцуулах зүгээр юм уу гэж бодоод газрын хавар металл гэдэг нэрээр Монгол орны тархалт хэтийн төлөв гэсэн ийм номыг бол 2021 оны 3 сард бол хэвлүүлсэн байгаа. Тэгээ энэ ном бол нэг 300 тууцтай. Тэгээд ерөнхийдөө бол оюутан залуучуудаас эхсүүлээд үйлдвэрлэлээр ажиллаж байгаа геолог, үйлдвэрлэлийн хайгуулчдад бол яг газрын хаврын чиглэлээр ажиллаж байгаа улсууд бол нэлээд одоо тус нэмрээ өгөх болов гэж ингэж бодож байгаа. За түүний дараа бол металлогийн гэж шинжилх ухаан байдаг. Металлогийн гэдэг шинжилх ухаан бол яадаг вэ гэхээр бид нар бол арч нутмын орд гэж тэрийг уурхаалах, хаах гэдэг ингэж яриад л энэ. Тэгэхээр арч нутмын орд маань үүсэхдээ ямар зүйл тогтолтой үүсч яаж тархаж байршиж байна вэ гэдгийг нөгөө геологийн суур шинжилх ухаан болон геологийн тогтцоотойгоо холбож ингэж тархалт байршлын зүй тогтлыг гаргаад тэгээд тэрэн дээрээ үндэслээд бол дараагийн ижил төстэй ордыг яаж ирж хайх уу, яаж олох уу гэдэг тэр замыг бас ингэж үнэлж ихтийн төлөнд үнэлж дүнэлж өгдөг юм шинжилх ухааны нэг салбар байдаг л та. Тэр энэ мэтлэгээн гэдэг энэ хичээл болохоор яг сонгон хичээл нэлээд бас геологийн суур
мэдгэдэггүнтэй болж иж судалдаг хичээл байхгүй. Тэгээд энэ хичээл болохоор сүүлийн 5-6 жил ерөөсөө сонгогдохгүй, оюутнууд судлахгүй явж байгаа. Нодлонгоос 19-20 оны хичээлийн жилийн намар улирлаас маш их ингэж сонгогдож эхэлж байгаа. Дурын улирлууд ингээд 3 дахь улирлаа сонгогдоод эхэлж байгаа. Тэгэнгүүт тэр оюутнуудад яг би ингээд судалгаа хийсэн одоо түүхээсээ ч гэх юм уу туршлагаасаа үүдээд бол ингэж судалгаа хийдэг, ингэж ангилдаг, анхаанх ингэж үүссэн ийм номнууд байдаг гэдэг ингээд заангууд ном нь ерөөсөө нэг бол орос хэл дээр, нэг бол англи хэл дээр. Тэгээ би бол заахтаа бол ингээд яг монголоор ерөнхийдөө заачин тэгтэл оюутнууд маань шалт өгөхдөө цааш нь хөгжүүлэхдээ яаж юм тэр ерөөсөл миний заасан конспектээс илүү гарахгүй болчиход байх санагдаад тэгээд би тэр мэтлэгэн гэдэг хичээлийн лекцийн гарын авалгыг бичиж эхэлсэн. Одоо 94-5 хуудастай одоо хэвлэлтэнд орох гэж бэлдсэн юм байгаа. Тэгээ цаашлаа дараагийнх нь болохоор манай сургууль дээр энэ оюутлагын хөрөнгө оруулалтаар нөө геотехник гэдэг геотехникийн тийм шинэ мэрэгжил хөтөлбөр нэгдэж байгаа. Энэ яаж юм гэхээр оюутлагын далдуурхаа хөгжүүлэлттэй холбоотой нөгөө далдуурхаараа ингээд хонгил татаад ороод эхэлсэн чинь гэгмэнтгийн анцаа хагалтлууд их гараад түүнтэй холбоотой нөгөө асар их зардлууд их гараад тэгээд ер нь телевизээр яригдаад байгаа шүү дээ. Тийм учраас ер нь бол энэ чиглэлийн судалгаагаар ингээд яг тэрүүгээр ингээд судлуулыг ингээд нөгөө мэрэгчлэн барилж бэлэн биш. Тэгээ энэ чинь ерөөсө бас шинэ геометрик гэдэг нэр шинжлэх ухаан гарч ирээд одоо Австралийн нөгөө нэг Аделаида бус мужид байдаг Олимпик даам гэж орж идэг. Тэр орд дээр судлаад ерөнхийдөө энэ их шинэ энэ геотехнологиг хөгжүүлээгээ тэр Квинсландын их сургууль дээр шинэ мэрэгжил хэдэн жилийн өмнө нэгдсэн билээ. Тэгээ яг тэрний дагуу манай швейцэс дээр Нодлонгоос шинээр нэгдэж эхэлж байгаа байхгүй. Тэгээ тэрэн дотор би ордын литолог, хувирал, хөдөржилт, структурын судалгаа гэсэн ийм хичээл заах болсон байхгүй. Тэгээд тэр хичээлийнхээ яг ийм 16 лекц, 16 практик заах юм. Тэр маань надад бас шинэ хичээл болж эхэлж байгаа. Тэрэндээ зориулаад бас нэг гарын авлага эхлээд ингээд явж байгаа. Тэгээд яг хөө тэр нь маань тус хараа болоогүй. Ерөнхийдөө өвлийн амралтаар дуусгаад одоо 1 сарын 20-д дээр 20 дугаар улирал эхлэхэд хичээл эхлэхэд тэр гарын авлага нь бэлэн оюутнуудад одоо хараа суралцах юмтай тэгжл эхлэсэн натал дараагийнхаа ажлыг эхэлж байж байгаа. Ийм л байна да. Үнэхээр бүтээлч юм а тийм ээ. Олон зэрэг ажил нэг дор одоо ингэ зэрэгцүүлж амжуулна гэдэг бол энэ амьдралын үнцэн дээр нь цаг хугацааны эрхэмлэлийг одоо үнэхээр дээдлж сайхан амьдарч байна. Номын ертөнцөөр. За номын ертөнцөөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт шинжлэх ухааны технологийн их сургуулийн геолог уул уурхайн сургуулийн доктор профессор Сиренингийн жаргалан гэж эрхэм оролцож байна. За тэгэхээр бүтээл туйрвал дээр нь багш оюутан залуучууд одоо мэрэгжлийн салбарынханд маш үнцэнтэй хувь нэмэр гарын авлага болдог энэ сурах бичгээс ахуулаад ном тохиомлыг бүтээн гэдэг бол өөрөө их төвөгшөлтэй. Таны ном бичих аргачлал гэдэг юм уу? Ер нь цагийн хуваарлалт, төлөвлөлт, хувийн зохион байгуулалтаа яаж одоо сайхан зохицуулж байна? Дээр нь одоо тань үндсэн багшлах ажил байна, тийм ээ. За тэгээд одоо хувь хүний хобби сонирхолоо бас гүйцэлдүүлнэ. Ээж хүний, эцэгтэй хүний эрхэм үүрэг байна гэдэг. Ингээд энэ олон талын ажил зэрэг амжуулж амьдралыг үнцэнтэй болгох, цаг хугацааг агуулгаар дүүргэх гэд туршлагаасаа залуучуудад хуваалцахгүй юу? За одоо би ер нь цаг хуваарлалт маш муутай хүн гэж өөрийгөө боддог. Ажил дээрээ их цагийг өнгөрөөдөг. Ягаад ажил дээрээ их цаг өнгөрөх болсон бэ гэхээр энэ нөгөө төгжрэлтэй холбоотой. Тий. Нэг хэсэг бол ерөөсө төгжрөхээс өмнө ирдэг. Тэгээд өдөр жингөл ер нь баргалж заримдаа би ч одоо сургууль дээр амьдраад байна уу, гэртээ амьдраад байна уу гэхээр болцсон. Яг хүүхдүүд маань том болоод тусдаа гарцгаацсан учраас бие дагаа явцгаацсан учраас гэрийн ажил одоо тэр талын асуудал бол маш багассан. Хүүхдүүд жижиг байхад бол бас чангасан байсан тийм. Тэгээд одоо бол тэгээд орой ер нь бол баргалж өсөртөл өрөөндөө. Ер нь өрөөндөө л юм хийх дуртай. Гэртээ очихлоор ерөөсө бүх юмаа мартаал нэг бол гэрийнхээ ажлыг хийн, нэг бол яхаа жоохон телевиз харж сүүл үеийн мэдээлэл сонирхон. Сүүлийн үед бол өглөө нэг 10 юм 11 гэж ирж байна. Учир нь нөө төгжрээний дараа. Тэгэл орой ер нь бол төгжрээ чинь одоо ингэж байгаа 6 цаг болоо гарахад орой 9 тарьж байгаа. Тэрний оронд 9 цаг гарахад 9:30 тарьж байгаа. Тий. Тэгэхээр тэр яг цаг яг өдөр бол ингээ өдрийн 4 цаг хүртэл надад ерөөсө тэр бүтээлтэй ажиллах ямар ч зав байдаггүй. Ингээл оюутнуудтай ажиллаад сүүлийн үед бас яхаа нөгөө залуучууд их өсч дэвжээд тэгээд миний хувьд болохоор сүүлийн бараг 4-5 жил бакалавр оюутнуудад хичээл заах нь багасаад голдуу магистр доктор оюутнуудад заагаад эхлэнгүүт нөгөө оюутан цөөхөн
тулж ажиллаад нэг яг оновчтой ингээд яг зүйлээ яриад ингээд босгоо явчихдаг нэг магистр доктор эднээс харцсан судалгаа хийж байгаа үйлдэл дээр ажиллаад янз бүрийн юм үзсэн тэрийг ингээд яах вэ гэдэг ингээд дискусс хийх юм хилцэж ярих юм ихтэй байдаг аахгүй юу. Тэрэн дотроос би хийдээ санаа. За эднэр ч яг ийм юм дутаад байгаа юм байна. Энэ чиглэлээр нэгмээр ч гэдэг юм уу ийм их юм бас санаанууд их олж авдаг л та. Тийм учраас яг өглөө нэг 10 11 гэж ирээд 4 цаг хүртэл ингээд сургуультай холбоотой бүх ажлууд явж байгаа. Ерөнхийдөө 4-өөс хойш өрөөнд хүн орж ирэх нь ч цөөрөөд ингээд сургуульч ерөнхийдөө ингээд чимээ шуганд баг болоод эхэлдэг. Тэгэл 4-өөс нэг 8 9 хүртэл нэг 4-өөс 5 цаг суухад бол бас хөөх юмнууд их гардаг л та. Интернет л их ухаж суудаг янз бүрийн зүйлийн юм. Тэгээд одоо энэ ковидтай холбоотой маш их онлайн вебинар хичээлүүд их олон улсын хэмжээнд фри тийм үнэгүй юмнууд интернетээр их байдаг болсон. Тэрийг сонсон гоё юм бичээд суух ч юм уу тийм их биднийхэн бол социализмын үеийн хүмүүжлэлээр одоо өсч тарнсан гэдэг юм уу те бидний үеийнхэн ч нэр номын хорхойтнууд байсан шүү дээ. Тэгээд тэр номыг хуудасаар нэргүүлж уншихын амт шимт гэж байдаг тийм ээ. Хэдийгээр өнөөдөр интернет янз бүрийн онлайн мэдээлэл өргөн цараатай болцсон ч гэсэн номын тэр үнцэн амт шимт хэвээрээ байгаа. Тэгэхээр тэрэн шиг ном бичихийн тэр цаглагшгүй жаргал гэж байгаа да. Зөв төгсөлтөд хэдий боловч тэр аз жаргал бол ард нь гарсны дараа байдгүй. Эсвэл одоо яг ингээд YouTube бүрээсээ хорхоосоо туйрвал дундаа явж хахад дахиад нэг судалгаа хайгаад эсвэл одоо бүр тэрэндээ шунан дурлах тэр юм доосрлуулах тэр шалтгаан жоо юундаа байдаг. Тий яг ер нь бол яг мэрэгчлэлтэй дуртай байх нэг чухал юм гэж би боддог шүү дээ. Тий би яг багш нартанд эрэл хайгуул гэдэг мэрэгчлийг санаандгүй сонгосон. Юу ч мэдэхгүй жоохон хөдөө нөхөн байж байгаа л багш нар маань бас их сайхан багш нар чиглүүлж өгчээсэн. Манай ухнаа агш бол ерөөсөө яг бакалаврын диплом удирдагч. Тэгээ дараа нь 2003 онд багш болоход бол одоо намайг удирдах бас чиглүүлж ном бичих талаар бол их зааж өгч ингэж явдаг байсан. Тэгээ энэ багш нараас их сурсан. Хамгийн сүүлийн тэр энэ газрын авар элементийн номыг бичиж байхдаа би яг их л юм уншдаг янз бүрийн үзэл явдаг. Гэхдээ бол барууны том ордуудын нээсэн түүх тэр ордуудыг одоо ашиглаж байгаа уурхалж байгаа судалсан байдал эдрийг ингээд уншингууд өөрөө ирэхгүй бүр би маш их дутуу юм мэдэхгүй байсан байна гэсэн байдалтай тийм юунууд орж ирэнгүүт тэгээд интернет тухайд янз бүрийн судлаад тэгээд нөгөө цагаа бас сатаарад ингээд яачих тохиолдлууд их байсан. Тэгээд хевлэж гаргачаад ингээд харангуут нөгөө бүтээгдэхүүн шүү дээ тий надад миний бүтээгдэхүүн надад их таалагдсан тий хүмүүс бас их ингээд өгөхлөөр их ямар гоё эдрэглэр надад их гоё бас гоё санагддаг дараагийнхаа бичиг гихч тэгээд яруу найрагч ядан зохиолч хүн бол бас миний өөрийн амин гэдэг нэг их онцолдог шүлгүүд бүтээлүүд байдаг. Тэрнтэй адил их адармата зовоож бүтээсэн ч юм уу. Үнэхээр эргээд харахад бас их сэтгэл дүүрэн байдаг юм бүтээлүүд байж байгаа да. Гол нь нөгөө нэг түрүүн би хэлсэн нөгөө судалгааны тайлангууд гэж тий. Тэрэн дотор тэр одоо хамгийн сүүлд одоо би саядан гэж одоо тайлангаа ингээд тушаагаад байж байгаа. Тэр тайлан тэр мэтлэгэн гэдэг тайлан. Мэтлэгэнийг би үзээлэн судлаалаа мэдээлэн гэж бодоод тэр төсөлд орсон. Тэр төслийг одоо удирдсан. Гэхдээ бол доктор Дижитмаа гэдэг манай эрдэмтэн байдаг. Тэр хүний маш их тийм чадвараар бол энэ тайлан бүтсэн л дээ ихийнх нь. Гэхдээ бол тэрийг хийж явахдаа өөртөө оногдсон хэсгийг хийж явахдаа гоё мэдрэмжүүдийг их авчээсэн л да. Их удаан битсэн цааш дээрээ одоо юун дээрээ анхаарч явах уу гэдгийг бас мэдсэн. Тэгээд одоогоос цаашаа хийх ажил айгүйх төлөвлөсөн тайлан л гэж би тэрийг боддгийн. Олон сайхан товлол байгаа бах тийм ээ. Одоо ямар бүтээл дээр илүү ажиллая гэсэн юм бодлоо. Ер нь бол би өөрөө тийм металлоген гэж дахин хэлээд байна л да. Металл арчмалтнууд тал дээр бол их сонирхолтой өөрийг судалдаг. Анх ажлынхаа гарааг бол алтны шороо ордын эрэл хайгуулаар Монгол зөвлөлтийн хамтарсан хэсэгтээс дээр ажиллаж эхэлсэн. Тэгээд түүнээс хойшлоор металл чиглэлийн арчмалтнуудаар нэлээд ажиллаж байгаа. Тэгээд одоо бол өндөр технологи, ажил төрийн 4-р хувьсгал эдэртэй холбоотойгоор бол критикал металлууд гэдэг ерөөсөө өндөр технологид шаардлагатай гол түүх хийдүүд байдаг. Ийм металлуудын нэг жижиг төслийг удирдах ажиллаж байна. Дангас критикал металл гэдгээрээ биш. Ер нь бол металлууд маань хоорондоо нэг нэртэй боловч заавч цаагаараа амин холбоотой тийм металл гэдэг нэг тийм ертөнц байна. Тэгээд энэ ертөнцийг л улам илүү нээж сонирхож явмаар л санагддаг. За сайхан бүтээлээ хуваалцаж ингээд чин сэтгэлээс ярилцсан баярлалаа. Эх орны үйлдвэрлэл салбартаа одоо сайхан дөрөвтэй хувь нэмэр болох вэ? Оюутан залуусд эрдмийн сайхан хөтөж болох вэ? Олон сайхан бүтээлээ төрөөрэй. За баярлалаа. Тэгээд энд дашрамд энэхүү араадыг сонсож байгаа бүх сонсогчдоо эрүүлийн сайн сайхныг хүсье.
Номын ертөнц нэвтрүүлгийн зочноор шинжлэх ухааны технологи их сургуулийн геолог уул уурхайн сургуулийн доктор профессор Сиренингийн жаргалан жин бүтээлч эмэгтэй оролцлоо. За тэгэхээр ном бол ертөнцийг харах цонх гэж эртний хэлсэн Горкийн их зохиолчийн үг шиг өнөөдөр энэ үнцний алдаагүй ном бол ширэнийхээ араас хорвоо ертөнцтэй танилцах, өөртөө шинэ ертөнц цэлийтэл нээх, оюутан залуусын өмнө шинэ мэдлэг төдийгүй өөрийгөө өөрчлөх, өөрийгөө хувьсгах, олон талын үйл ажиллагаанд хөрвөх чадвартан болгох энэ эрдэм судалгааны ажилд их сайхан дөрвтэй хөтөж болдог цаг зашгүй ариун сайхан бүтээл юм. Энэ нэвтрүүлгийн эрхэм зочдод бүхнээс одоо бас хувь амьдралын үг түүх, замнал, тэр номоо бичих аргачлал, хүний хувь сонирхол дээр дөрүүлсэн их сайхан тийм бүтээлч ирмэлцлүүдийг одоо сонсогчдод маань олж хүртэж байгаа гэж найдаж байна.